За жаарч дээр уулын хоригл руу зүтгэж явна. За бид тэр өнөөдөр long range буюу холын нислэгийн нислэг тестлэх гээд явж байгаа. Хүүхдийн дараа гөрөөс явчих штэ. Энийг хүнд. Хүүхдийн бас дахиад нэг явчих. Гарлаа таалтай. Гарч ингэ зүтгэж идэх тий. За тэр нислэг их хоригл дээр гараад ирсэн. За long range-ийн тест хийх гэдэг дрон маань одоо энэ байна. Энэ бол 10 инчийн iFlight-ийн Helion гэдэг энэ загвар байгаа. Би жилийн өмнө авч ирсэн. За анх авахдаа бол O3 системтэй ирсэн. За одоо турших гэдэг зүйл бол энэ дрон дээр саяхан энэ 25 оны 1 сард одоо нээлттэй хийсэн DJI-гийн O4 буюу одоо хамгийн сүүлийн дүрс дамжуулалтын системийг хийсэн юм аа. За тэгээд тэрийг турших гэдэг юм. За яагаад турших чинь гэхээр нэгдүгээр DJI-гийн O4 систем бол одоо хол рейнжтэй гэдгээрээ бас нэг давуу талтай. Хоёрдугаарт айгүй сайн одоо дүрс бичдэг болсон. За өөрөөр хэлбэл GoPro Action гэдэг одоо нөгөө тусдаа камерууд энэ дрон дээр одоо тавьж нисэх шаардлагагүй болсон учраас дронд одоо ачаал өгөх нь бага болсон гэсэн үг. Өөрөөр хуучин бол нэг 150 г одоо юмыг энэ дээрээ тавьж нисдэг байсан бол одоо тех шаардлагагүй. Тэгэхээр ийм хоёр юмны одоо шинжилэл хийж байгаа учраас long range буюу одоо холын нислэгийн дрон бол үзүүлэлт нэлээд сайжрах ёстой. За тэрийг одоо хэр сайжирч вэ гэдгийг одоо бодит байдлаар одоо үзэх гээд явж байгаа юм. За энэ хоёр бол одоо дүрс дамжуулалтын хоёр антенн байна. За өөр бас удирдлагын хоёр антенн байгаа. Нийт 4 антеннтэй байдаг байгаа. За одоо ингээд шинэ O4 системийн туршилт эхэлж байна. За чарийн. За нисгэхээс өмнө энэ гогл аягүй сайн тааруулж авах хэрэгтэй байдаг. За эхэлсэн. За DJI O4 Unite Pro гэдэг загварыг би дрон дээр тавьсан байгаа. За энэний одоо үзүүлэлт бол 8 км-т одоо дүрс дамжуулнаа гэсэн үзүүлэлттэй. Тэгэхээр миний зорилго бол 8 км-т хүрэх. За одоо ингээд нэг уулын оргил дээр гарцсан байгаа нь ямар учиртай вэ гэхээр дүрс дамжуулалтын долгионд ямар нэгэн саад байхгүй, ийм цэлгэр байх ёстой. За гадаа жаахан салхитай байна. Одоо салхихгүй агаар гэж хаана бах вэ? Тийм учраас явна. За одоо энэ дэлгэцэн дээр байгаа юмнуудыг тайлбарлахад гол хэсгээс тайлбарлая. За тэр 68 гэж байгаа бол миний хурд байгаа. Тэрний артлын 26 бол одоо хаазны хэмжээ, throttle гэж хэлдэг. Одоогийн байдлаар 26-гийн хурд хааз өгөхөд 70 км/цагтаа явж байна гэсэн үг. Тэрний артал нь бол одоо үндсэн цэгээс H буюу home цэгээс хэдэн километр хол явж байна. Одоогийн байдлаар 1.2 км-ийг одоо 1 минутанд туулсан байна. За тэрний арталт 18 гэж байгаа бол altitude юм байна. Энэ болохоор өндөр. Одоо би ниссэн цэгээс доошо 25 м орсон байна гэсэн үг. За баруун дээр бол одоо хэмэл дагуулын хэмжээ байна. GPS одоо хэдэн хэмэл дагуултай холбогдсон байгааг зааж байгаа. За тэрний зүүн талд нисэж байгаа цаг байна. За зүүн дээлт хэсэгт бол одоо юу байгаа? Координат гарч байна. Мөн аль зүг рүү нисэж байгаа маань гарч байна. За баруун доод хэсэгт бол одоо миний нүдэндээ зүүлсэн буюу гоглийн батарейны хэмжээ. За тэрний хажууд дүрс дамжуулалтын одоо хэмжээ гарч байна. Одоогоор 29 МБ/с-ээр дүрс орж ирж байна гэсэн үг. За тэрний хажууд дүрсний чанар гарч ирж байна. За тэрний хажууд энэ гоглийн маань батарейны үзүүлэлт гарч ирж байна. За тэр голын хэсэгт Air гэж байгаа бол дроны жолоодлогын горин байгаа. 3 төрлийн горин байдаг. За Air гэдэг бол одоо хамгийн мэржлийн төвшөнд одоо жолооддог хүмүүсийн тэр тавьдаг байгаа. За тэр батарейны тэр хэсэгт бол маань батарей 4 вольттай байна одоогоор. За
зарцуулж байгаа хэмжээ байгаа. Батарей зарцуулалтын хэмжээ одоо 600 хэд гэсэн. За иймэрхүү юм үзүүлэлтүүдийг одоо нисэх үедээ харж нисдэг байх нэ. За хамгийн тэр яг гол хэсэгт нэг юм сум байгаад байгаа. Энэ бол нэг хоомчин хаана байгаагаа багцаа заадаг. Яг тэнд гэж бол заахгүй. За чи тэр хэсэг яваарай. Буцах үед одоо нэг чиг заах гэх юм да. За одоогийн байдлаар 3.5 км орчимд очсон байна. За миний зорилго бол 8 км хүрэх. Хэрвээ батарей маань одоо хүрч чадвал гэсэн үг шүү дээ. За DJ O4 бол 8 км гэж одоо үзүүлэлтэн дээр заасан. Үнэхээр 8 км-д хүрэж юм л одоо асуудал алга. За яагаад ингээ хол явуулах гэдэг юм бэ гэхээр энэ long range дроны гол зорилго бол одоо хүрч чадахгүй одоо байгалийн сайхан нэг очиж үзэх. За тэрийг бас ингээ дүрсжүүлэх тийм зорилготой хүмүүс хөвчлэн хэрэгэлдэг. Одоо cinematic видео. За тэгээд одоо нисгэгч нь өөрөө бас тэр сайхан зүйлийг мэдрэх тийм зорилготой хүмүүсийн одоо хэрэгэлдэг зүйл л дээ. За одоогийн байдлаар 85 км/цагийн урдтай явж байна. 4.7 км. За дүрс дамжуулалт баг зэрэг унж байна. 16. Энийг улаагаад байгаа бол дүрс дамжуулалт ч мууж шүү л гэсэн одоо тохиолдоо. За 4 минутанд 5.3 км явжээ. За бас нэг туршилтын зорилго юу гэхээр O4 систем маань өөрөө дүрст бичих чанар нь одоо маш сайжирсан. Өөрөөр хэлбэл одоо GoPro юм уу DJI гэх мэт одоо илүү ачаа дрон дээр тавих шаардлагагүй болсон байгаа. За тэдний хэмжээнд бичдэг тийм чадвартай болсон. Тийм учраас long range нисгдэг хүмүүст одоо маш таатай зүйл болж байгаа. Учир нь тодорхой хэмжээний ачааг одоо авч явах шаардлагагүй болохоор батарей эдэлт багасна. За одоогийн байдлаар 6 км явсан байна. Дүрс дамжуулалт бол харцсангуй гайгүй. За буцах нөгөө батарейгаа бас сейвлэх хэрэгтэй. За одоогийн байдлаар 3.88 гэдэг бол гайгүй. Би бол 3.8-аас буцаая гэж бодож байгаа. За 4.5 км. Дүрс дамжуулалт бол окей л байна. За буцахтаа бас нөгөө салхитай бол салхийг эсэргүүцэж одоо цахилгаан батарей зарцуулалт маш их байдаг. За тэр нэг асуудал бас байгаа. Тэгтээ одоо нэг л туршилт хийж байгаа юм чинь зориглол одоо явна. За дүрс дамжуулалт нэлээд муудсан 7 км дээр ирж байна. Дүрс дамжуулалт 5 МБ/с 7 км. 7.1 км. 7.2 км. За би бас яг дроноргоо болон чиглэлд хараасаа бол энэ Google-ийн антин бас энэ чиглэл их нөлөөлдөг. Надад зөв өөр хүн байсан бол ингээд миний толгойг хөдлөж мөдлөгдөв л дөө. Бид нар олуулаа явахдаа бас тэгдэг. За 7.5 км. За батарей бол харьцангуй сайн байна. 12,000-тай батарей учраас нэлээд багтаамж сайтай. Нислэг 6.5 минут явж байна. 7.7 км. За харьцангуй гайгүй шүү. За 8 км хүрлээ. Дүрс дамжуулалт бол хэвийн л явж байна. 5 МБ-тай ч гэсэн явж л байна. За 8 км хүрсэн. 8 км гэдэг бол хангалттай. Ямар ч байгалийн сайхныг одоо очоод үзэж чаднаа гэсэн үг. За 8.2 км. За дүрс дамжуулалт нэлээд өндөр
10 руу орчлоо буцаа сайжирч байна. Тэгээд чиглэл гайгүй байгаа юм шиг байна. Би нэг 8.5 дээр очиж буцъя гэж бодлоо. Батарейг бол би 3.8-аас буцаана гэж тооцоолж байгаа. За 8 км. 8 минутанд нэг 8.5 км орчим явлаа. Тэгвэл айгүй бага хаацтай явж байгаа да харж байгаа 25. За 8.5 км. За ер нь максимум 15 км гэж үздэг юм байна лээ. Гэхдээ 8 км-өөс үнэхээр хангалттай. 8.5 км. За дүрс амжилт бол гайгүй явж лээ. Энэ одоо хаана вэ тэр бүр шарга мартын ирсэн шүү дээ. Тийм ээ. Санзаагаас шарга март ирчлээ. За 8.7 км. 8.8 км яваад буцнаа. Одоо буцахгүй л болохгүй. За энд чи манай нөгөө нямд орж байгаа нөгөө амбар өдр гэдэг шүү дээ. Хос амбар. Тэрний дээр ирээд буцаж байна. За буцахад 8.5 км-ээс одоо буцна. Батарей бол 3.8-тай байна. За хэрвээ ингээд буцаж хахад одоо батарей унвал бидний одоо хэрэгэлдэг арга юу вэ гэхээр нэг явж очиод олоод очичгаар тэмдэгтэй газар олоод нэг газар буулгадаг. Тэгээд очиод авна гэсэн үг. Зөвхөн яг ядсан л арга штэ. За хоёрдугаар асуудал нь буцах замд энэ салхи хэрвээ их байвал тооцоолсон одоо батарейны хэмжээ хүрч чаддаггүй. Тэгэх юм бол бас л төрөнийхөө аргалыг хэрэглэнэ. За бүр батарейгаа шахаад явах юм бол дрон шууд унтраад ундаг байгаа. Нам ундаг. Тэгэхээр одоо хамгийн сүүлд хаана явж исэн тэр дүрсээрээ одоо олж очино. За энэ дүрс бол энэ хоёр газар зэрэг бичигдэж идэг. Нэг нь энэ миний нүдэндээ зүтсэн байгаа Google дээр бичигдэнэ, нөгөөх нь дрон дээр бичигддэг. Тэгэхээр би Google дээр хийгээ үзэж агаад олон доо. За ингээд ер нь бол FPV дрончд бол байнга эрсдэл донд ингэж нисэж байдаг хүмүүс байгаа. Ерөөсөө тэр чигтээ эрсдэлд. Хизээ одоо яах вэ? Унах уу, яах уу, их үү гэлээ. Яагаад тэгэхээр нөгөө автоматжуулалт байхгүй. Одоо энгийн commercial дрон бол за та хамгийн хол зэгдээ очицоо, одоо буцаа гэдэг. Нөгөөд чи өөрөө шууд одоо автоматар буцдаг. Бүх тооцооллоо хийгээд. Тэгээд буцаад ирээ бүр буучдаг байгаа. Гэтэл энэ FPV дрон тийм байхгүй. Одоо энэ нэг хэдэн дэлгэцэн дээр байгаа хэдэн тоог харж л бүх тооцооллыг хийн. За одоогийн байдлаар 11 минутын нислэг хийсэн байна. Батарей 3.7-тай. За батарейны хамгийн минимум одоо төсвөрлөх хэмжээ бол 3.5 дээр очиж иж. Тэрнээс доошоо орвол маш муу, унах аюултай. Ер нь бол 3.6 дээр буулгах хэрэгтэй л доо. Гэтэ би жаахан доош нь хит шахаад байдаг. За одоо харих замд 6 км үлджээ. Энэ нэг юм анзаарч байна уу? Би 33% хувьтай хаа зөвхөд дөнгөж 60 км цагтаа явж ийн гэдэг бол салхитай байна гэсэн үг. Би салхи сөрж явж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь харьж чадахгүй, очиж чадахгүй батарей дуусах магадлал бол байгаа. Тэгэхээр анх нөгөө DJ Mini 4 Pro гэж одоо гарахтаа O4 системтэй гарсан. За Mini 4-ийн одоо дүрс дамжуулах бол үнэхээр гайхалтай байсан. Дүрс бичлэг нь хүртэл үнэхээр гайхалтай. За яг энэ шиг ингээд FPV дрон нисдэг болчихвол төгсрлөө гэдэг. Манай FPV-ийн ярьдаг байсан. Одоо тэр маань ингээд биелэл болж байна.
одоо GoPro Action гэдэг бол одоо FPV-ийн хэрэглээ байхаа одоо болж байна. Илүү зардал. Одоо ингээл бид нар чинь дроноо их унгаана. За тэгэл унах үед бүхэл юм гэмтэн. Гэтэл нөгөө GoPro-гоо эвд чинь, нөгөө Action-аа эвд чинь тэр чинь бас нэг 2-3 сая төгрөгийн үнэтэй. Ингээд эвдрэх юм ихтэй. Айгу төвхтэй байдаг байсан. Тэгээд тэрий чинь бас батарейг энэ зэнэглэн, маллан, авч явна. За тэр нөхөрт бас ND фильтр гэл юм хийн. Маш ажилтай байсан бол одоо зөвхөн зүгээр ингээд нөгөө дүрс дамжуулдаг, хардаг юм маллахад амар олчиж гин гэсэн үг. За 3.5 руу батарей орсон байна. За энэ бол одоо тийм сайнгүй. Яагаад гэхээр нараа одоо 40% тротлтой явж байгаа дөнгөж 60 км/цагтай нисэж байна. За энэ бол нэлээд салхи сүрж ийн гэсэн үг. Уруудахад анзаарч ирсэн нь ерөөсө 25-таа явахад л 60 тал хүрээд ирсэн те. За яг хөө тэгээд аргалан да. Юу нэ PV нисгээд ахаар багийн юмнаас айхаа болчих юм дөө. Олон ч унгаалаа да. За би нэг 20-30 удаа унгаасан бах уу. За харж гинөө тэр батарей баг байна л гарч ирж байна. Батарей үнэхээр баг байна. За 3.5 дээр ирчлээ. Миний тооцоололоор бол 3-4 дээр ирчлээ бүр. За 1 км-ийн зай, нэг ганцхан километр гүрээгээд ирчихвэл боллоо доо. За 800 м. 16 минут нисэж байна. Энэ буцахад юу ачлаа л да, нэлээд салхи сүрчих шиг боллоо. Тэгтээ гадаа нөх их салхитай биш байна. Гэхдээ нөгөө салхины урсгал нь өөрөө яг эсрэг байх шиг байна. За 600 м юу эс. Одоо бол асуудалгүй. За ингээд O4-ийн 8.5 км явсан тест маань ерөнхийдөө амжилттай болчлоо. За би тэр орой дээр байгаа. За батарей 3-5 та гэдэг үл харьцангуй гайгүй. Ер нь бол бага л да. Заавал буух ёстой. Тэ бас гайгүй ингээд явчихж байгаа гэдэг чи. Болж гинөө ингээ 18 орчим минут нисэж байна. За ингээд Жорж дээр одоо энэ орой дээр байгаа штэ. Энэ том дроны нэг асуудал байдаг. Айгүй их нөгөө инерцтэй. Тэгэхээр жижиг дронууд чи хүссэн газараа шууд очиод буухгүй. Алсаас ингээ хурд мурдын нилээн багасгаж идэрч тэгжиж буудаг нэг онцлогтой. Тэгээ хурдын багасгаж иж ойхгүй одоо ойх ирээд хурдаа. За ингээд амжилттай боллоо. Янзтай. За ингээд 10 инчийн хелион дроноор 8.5 км газар явлаа. За энэ уртал дээр нь энэ ND фильтр хийсэн байгаа шүү. 32-тай. Энэ өдөр нартай үед яг 32-тай гоё таардаг. За ингээд амжилттай боллоо. За энэ ниссэн батарей маань энэ байна. HP батарей байгаа. Одоо high voltage 12500. Бас энэ 8000-ийн батарей бас байдаг. Иймэрхүү батарейнууд ер нь long range хэрэглэнэ.